Орон дарга байнгын ороодын гишүүтэй та бүхний энэ өдрийн амар амгалан алтгая. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 2024 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого зарлагын гүйцэтгэл Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн тусламж үйлчлийн үр дүн цаашид авах арга хэмжээний талаар товч танилцуулъя. 1. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаар. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих дэд байгууллага бөгөөд эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаанд даатгавч, даатгуулагч, ажил олгогч, засгийн газрын тэгш оролцоог хангах, төрийн бодлого, эрүүл мэндийн даатгалын байгууллагын алсын хараа, хэтийн зорилгыг хууль эргэцсэн хүрээнд тодорхойлсон хэрэгжүүлэх, хуулиар тогтоосон чиг үүргийг хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь бүтцийн хувьд засгийн газрыг төлөөлөн 3 гишүүн, ажил олгогчийг төлөөлөн 3 гишүүн, даатгуулагчийг төлөөлөн 3 гишүүн, орон тооны бус нийт 9 гишүүнтэй өдөр тутмын үйл ажиллагаа эрхлэн явуулах чиг үүрэг бүхий ажлын албатай ажиллагаа. Монгол Улсын их хурлын 24 оны ээлж сонгуулийн үр дүнгээр даатгуулагчийн олонхийг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн Монголын үйлдвэрч нийлэлийн холбооны ерөнхийлөгч, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Сүхбаатарын Эрдэнэбат нь Монгол Улсын их хурлын гишүүнээр сонгогдож, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтэй нийгмийн бодлогын байнгын хороонд гаргасан тул эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь 2024 оны сүүлийн хагас жилд 8 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явууллаа. Тайланд онд 8 удаагийн ээлж туралдаанаар эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний жагсаалт, төлбөрийн хэмжээ, журмыг шинжилэн анхаас шатны эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүдийн үндсэн цалин орон нутгийн нэмэгдлийг өсгөж, тусламж үйлчилгээний тарифыг шинжлэх, төсвийн наривчсан хуваарийг батлах зэрэг 11 тогтоол, өөрийн дотоод үйл ажиллагаатай холбоотой 5 тогтоол, нийт 16 тогтоол баталж, захиргааны ерөнхий хуулийн дагуу нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актыг хууль зүйн дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэл шинээр бүртгүүлсэн байна. Түүнчлэн эмдүүцийн гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг дархан бол Орхон Өмнө Говь аймгийн 24 нийслэлийн 22 нийт 46 эрүүл мэндийн байгууллагад албан томилтоор ажиллаж 1000 гаруй эмч эмнэлгийн ажилтнуудтай уулзсан эмдүүцийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж эмдүүцийн баталсан доктор шийдвэрийн хэрэгжилтийн газар дээр нь танилцсан санал хүслийг сонсож тулгымцсан асуудлыг бодлогын шийдвэр тусгах холбогдох байгууллага зөвлөмж хөргүүлэн ажиллалаа. 2. Эрүүл мэндийн даатгалын хамрагталт эрүүл мэндийн даатгалын сангийн орлого зарлагын гүйцэтгэлийн талаар 2024 онд эрүүл мэндийн даатгал 3 сая 274 мянган тэрбум 900 мянган даатгуулагч 3 сая 274 мянган даатгуулагч хамрагдалт 93.4% байсан. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн сангийн орлого 1 их 80 964 тэрбум төгрөгөөр батлагдсан бөгөөд Тайланд онд 1 их 80 921 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, орлогын төлөвлөгөө 97.8% биелэлтэй гарсан байна. Сангийн орлогын 38.9%-ийг төр хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилт 42.3%-ийг ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэл 16.9%-ийг эрүүл мэндийн даатгалыг төрөөс хариуцах иргэдийн улсын төсвөөс төлөх шимтгэл 1.8%-ийг босод орлого эзэлж байна. Харин сангийн зарлагын хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 2 их 80 110 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий 2385 эрүүл мэндийн байгууллагад олгосон байна. Тухайлбал улсын эмнэлэгт 1 их 80 127.9 тэрбум, анхан шатны эрүүл мэндийн байгууллагад 487.4 тэрбум, хувийн эмнэлэгт 266.8 тэрбум, эмийн санд 137.8 тэрбум, урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний зардал 31.6 тэрбум, совилэлт 27.2 тэрбум, төр хариуцах эмийн зардал 31.6 тэрбум төгрөг тус зарцуулсан байна. Ийхүү 2024 онд батлагдсан зарлагын төсвөөс зарлагын гүйцэтгэл 403.5 тэрбум төгрөгөөр давсан учраас 2024 оны эрсдлийн сангийн 53.6 тэрбум төгрөгийг лавлгай шатлалын эрүүл мэндийн байгууллагын хэвтүүл эмчлэх тусламж үйлчилгээний зардалд 43.6 тэрбум, амбулаторийн тусламж үйлчилгээний зардалд 10 тэрбум төгрөгийг тус зарцуулсан. Тайланд онд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2 их 80 31
3.2 тэрбум төгрөг, зарлага 2 их 80-д 348.1 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оноос орлого $350.9 тэрбум төгрөгөөр зарлага 403.5 тэрбум төгрөгөөр өссөн байна. Тайланд донд сангийн тусламж үйлчилгээний зардлыг олохоор тооцсон гүйцэтгэл 2 их 80 129 тэрбум төгрөг, үүнээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 1 их 80 923.3 тэрбум төгрөг, эмийн үний хөнгөлтөнд 137.8 тэрбум төгрөг, үйл ажиллагааны зардал 15 тэрбум төгрөг, эслийн санд 53.6 тэрбум төгрөг, илүү төрсэн шимтгэлийн буцаа олголт 25.6 сая төгрөгийг тус олохоор тооцсон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 197.9 тэрбум төгрөгөөр, эмийн үний хөнгөлтийн зардал 478 сая төгрөгөөр батлагдсан төсвөөс хэтэрсэн байна. Өмнөх оны өглөг 218.3 тэрбум төгрөгийг 2024 оны төсвөөс олгосонтой холбоотой сангийн нийт зарлага 2 их 80-д 348.1 тэрбум төгрөг болсон байна. За 3. Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээг өргөжүүлж иргэдэд очих санхүүгийн эрсдлийг бууруулах чиглэлээр эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн гол зорилго нь даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлж иргэнд эрүүл мэндийн улмаас очиж болзошгүй санхүүгийн эрсдлийг бууруулахад чиглэсэн. Энэхүү зорилгын хүрээнд 2022 онд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолууд бодлогын өөрчлөлт хийж шинжилэл баталсан байна. Үүнд орон нутгийн өрхийн эрүүл мэндийн төвүүд болон сум тосгоны эрүүл мэндийн төвийн албан хаагчдын үндсэн цалин 10% өсгөж, орон нутгийн нэмэгдлийг 40% өргөх холбогдох тооцооллыг цалингийн тохируулах хэсэгт тусгалаа. Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нийт түүний удирдлагын тухай хуулийн дагуу байгуулагдсан 1500-аас доош хүн амтай 23 сум тосгоны эрүүл мэндийн төвийн хувийн үйл ажиллагааг хангах үүднээс нэг иргэнээр тооцох санхүүжилтад хүн амаас хамааран тэгш байдлыг индексийн коэффициентийг 2 дахин оншилгоо шинжилгээ гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ зарим сэргээн засах өдрийн эмчилгээний тарифыг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлсэн байна. Өдрийн эмчилгээний тусламж үйлчилгээг өргөжүүлж хүүхдийн өдрийн эмчилгээний багц, хүүхдийн халдварт бус суулгалт өвчний багцуудыг шинээр үүсгэснээр лавлаа шатлын ачааллыг бууруулах, анхан шатандаа хүртээмжтэй тусламж үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлсэн. Гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээний багцыг өргөжүүлж, хөнгөлчлөх тусламж үйлчилгээ болон хүүхэд толгуур хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмнэлэгт ирэх боломжгүй ахмад насанд зайлшгүй үзүүлэх тусламж үйлчилгээг шинээр нэмсэн. Аслагдмал хүн ам цөөтэй аймаг сумын эрүүл мэндийн байгууллагыг дэмжих, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин хүсийг нэмэгдүүлэх зорилгоор эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээнд бүсчилсэн коэффициентийг тогтоож өглөө. Тухайлбал баруун бүсэд 115, нийслэл 1.0 байхаар тохируулах хийснээр баруун бүсийн эрүүл мэндийн байгууллагууд нийслэлийнхээс 15% илүү тарифаар санхүүжих болсноор иргэн амьдарч буй газар санхүүгийн эрсдэлгүйгээр шаардлагатай тусламж үйлчилгээг авах боломжийг бүрдүүллээ. Төрөлцсөн мэргэжлийн эмнэлгүүд төвлөрсөн хорт хавдар, зүрх судас, хүүхдийн шүд амны хөндий, ерөнхий мэс заслын тусламж үйлчилгээг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад үндсэн тусламж үйлчилгээг нутагшуулах зорилгоор төрөлцсөн мэргэжлийн эмнэлгийн багийг орон нутагт ажилуулсан тохиолдолд нэмэгдэл урамшуул олгох зохицуултыг бас хийсэн. Эрүүл мэндийн даатгалын сангийн үр ашигыг сайжруулах шаардлагагүй өндөр өртөгтэй оншилгоо шинжилгээний тоо хэмжээг бууруулах үүднээс бодлогоор амбулаторийн үйлчлэг, оншилгоо шинжилгээний шинэ багцыг бий болгож амбулаторийн зохиц тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүллээ. Нэг худалдаа авагчийн тогтолцоон шийдснээр даатгуулагчийн амин насанд гинтийн эрсдэл учруулж болзошгүй төрөх, жирэмсэн, нярайн тусламж үйлчилгээ, халдварт өвчин, хавдар, түргэн тусламж, яаралтай тусламж зэрэг нэг шаардлагатай тусламж үйлчилгээнд зарцуулах зардлын хэмжээг тогтмол нэмэгдүүлснээр 24 онд 84.2% хүрч 2020 онтой харьцуулахад 2 дахин өссөн байна. Нэг шаардлагатай тусламж үйлчилгээний зардлыг нэмэгдүүлснээр тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагын тоог 2021 онтой харьцуулахад хорт хавдрын эмс засал үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын тоо 7.8 дахин, хорт хавдрын хийм бай эмчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын тоо 2.8 дахин, яаралтай тусламж үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын тоо 13%-аар нэмэгдсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч буй иргэнээс төлөх төлбөрийн хэмжээг хуваар тогтоох нь иргэнд санхүүгийн хувьд ядууралд илүү өртдөг байдал тогтоогдсон учраас хамтын төлбөрийн бодлогод өөрчлөлт оруулж хамтын төлбөрийн хэмжээг хуваар биш тогтмол мөнгөн дүнгээр төлөх хэлбэр шилжүүлснээр өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний иргэдийн төлөх төлбөрийн хэмжээ буурсан. Тухайлбал элэг шилжээний суулгын заслын төлбөрийн хэмжээ 113.6 сая, даатгуулагч хувьяасаа 28.4 сая төгрөг төлдөг байсныг 5 сая төгрөг болгон бууруулснаар халааснаас төлөх төлбөрийн хэмжээ өмнөхөөс 5.7 дахин буурсан.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцдаг иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд иргэний хариуцсан төлөх хамтын төлбөрөөс бүрэн чөлөөлөгчнөр 2021 онд 39 тэрбум төгрөг, 2022 онд 47 тэрбум төгрөг, 2023 онд 62.8 тэрбум төгрөгийг, 2024 онд 76.8 тэрбум төгрөгийг хамтын төлбөрөөр чөлөөсөн 21 онтой харьцуулбал 2 дахин өссөн байна. Цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай бодлого арга хэмжээний хүрээнд 1. Эрүүл мэндийн даатгалын сангийн удирдах төлөвлөгтөй холбогдсон харилцаа гүйцэтгэл суурилсан арга хэмжээг оновчтой болгох чиглэлээр эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах. 2. Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцах иргэнд нийт даатгалагчийн 70%-ийг эзэлж, нийт шимтгэлийн орлогын 27.7%-ийг бүрдүүлж, сангаас зарцуулсан зардлын 77.2%-ийг эзэлж байгаа тул төрөөс зардлыг нь хариуцах иргэдийн шимтгэлийн хувь хэмжээг засгийн газраас үе шатаа нэмэгдүүлэх арга хэмжээ авах. 3. Нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэнээр даатгалагчийн эрүүл мэндэд эрсдэл учруулж болох нэр шаардлагатай тусламж үйлчилгээний зардал 2024 онд 84.2% хүрч 2020 онтой харьцуулбал 2 дахин өссөн тул төрөөс хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудлыг жил бүрийн төсөвт тусгах шийдвэрлэх. 4. Эрүүл мэндэд хор хөнөөлтөй бүтээгдэхүүн болох согтууруулганда тамхины онцгой татвараас эрүүл мэндийн даатгалын санд хойрлох замаар сангийн орлогыг нэмэгдүүлэх хэрэгцүү орчинг бүрдүүлэх. Эрхэм байнгын хорооны гишүүдээ та бүхэнд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 24 оны үйл ажиллагааны тайлыг товч танилцууллаа. Цаашид эрүүл мэндийн салбарын шинжилгээг хүрээнд хэрэгжүүлж байгаа санхүүжилтийн шинжилгээг дэмжиж, эрүүл мэндийн даатгалын хууль эрх зүйн орчин улам боловсронгүй болгох, эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад үнэтэй санал зөвлөмж өгч, дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.